За энэ үеиштэй бол авралын орнуудаас саглашгүй их гэрэл цацж байна гэж бодно. Тэгээд тэр нь өөрт маань туслаа гэж бодно. Тэргүүлшгүй юу эхлэлгүй эрт цагаас хураасан үйл муу үйл хэлэнц твитгэр арилхаар болохгүй авьяас хөрөнгөнд байгаа бүгд хамт ариусан арилаад гэлтэй. Арилж ариуслаа хэмээн бодно гэж хэлж байна. Энэ ингээд 7 онсон чинь бурхад одоо их нэгүүлсэн сэтгэл улам яаж аврал итгэлийн барилга тогтсноор саглашгүй их гэрэл цацраад өөрт тусах нь гэж бодох юм шүү дээ. Яслал гэдэг чинь одоо энэ үстэй. Тийм ээ? Сайн байхгүй шүү дээ. Тэгж бодноо. Тэгээд нам зөвхөн эрдэнэ 3 дахь би итгэх бөгөөд би мөргөх бөгөөд итгэмөө гэж байна. Чид намжис та нөгөөдөр дагийн жүжинжил лотосоо. Миний сэтгэл үндэсийг адислан хайр гэж өчгнэ гэж. Шийж өдөөс гэж өгүүлснээр явъял нам гэж авралын тэдгээр орнууд жишэнд одож байна. Их баясангүй сайхан сэтгэлээр баясангүйгээр гэж тэ. Баяр баясгалантайгаар одоо шүү гэж гэрлэнд хайлаад аранлаад юм биш. Өөрт тань шингэснээр жанлаг чун гэж. Адис тэдлэгтэй хэмээн санаарай гэж. Санжаа гончигтон, чой гончигтон, цогжийн цог гиндүн гончигнанла баг жанчиг бор матуучин бодож авсууч шиш. За ингээд урхан эрдэнэ, ном эрдэнэ, ховрог эрдэнэ тийм чуулганы дээд ховргийн эрдэнэ нугад би бодийг олох хүртлээ гэж байна. Эс олохыг хүртэл гэж ойлгомжтой шүү дээ. Олох хүртэл хугацаа чинь олоогүй байгаа хугацаа гэсэн санаагаар матуг барддаг үстэй. Төв хэлний онцлог тийм. Жавсууч шишин итгэмөө итгэхгүйд дагийн жимба даанаас үгүй. Миний өглөг өгсөн тэргүүдийн гэвийн зав альва буйны язаар жийдэн жийдээ. Юу болон альва юу үйлдсэн. Дээдгийн төс эдгээрийн хүчээрээ ровас хэмжээнд ханжлаа гэж байна. Төрөл одоо арилжин одогч амтан бүхэн тийм үү? Памбадан яваад үгийж байна шүү дээ. Устай болон сайн намраа болон бүтэхийн тухайд яндаг үзэг гэж үнхээр дуусан санжижи компани. Бурхны утыг нүр дүр дүрж хурж гэж төрнөө бүтээх болтугай гэж байна. За ингэж бодохын үүднээс санжиж хэдэн гомшно. Санжиж хэдэн сонсож бурхан номыг чуулганы дээд нугад бодийг бүрх бий гэдэг нь өглөг тэргүүт миний үйлдсэн эдгээр буян амтан тусахын би бурхан болно. Өглөг тэргүүт үйлдсэн буйны хүчээр амтан тусахын би бурхан болно явж шүү дээ. Гэхдээ энд бол дагийн жинсэг жива дидэг гэж буян гэж үг байхгүй байгаа зү тийм. Зарим нь дагийн жинсэг жива содном жигдсэн байдаг шүү дээ. Тэрийг бол ерөнхийдөө явцуу гэж үзээд байгаа шүү дээ. Басааны хувьд ганцхан бурхан бойлоор бурхан болохгүй бэлэг бэлгүүнээр бурхан болдог учраас дагийн жинсэг жива цог намжиг гэж уншуулж байгаа юм байна шүү дээ. Чуулгадаа боин бэлэг бэлгүүний чуулганы хурааж бурхан болдог учраас тийм. Яшбар дагийн жинсэг живсэн юм байна. Ингэж хэлээд сэтгэлийг үүсгэн гэж бод сэтгэлийг үүсгээд сэмжид дордина дийс чинь шудлаж байна. Сэтгэл үүсгэл бод сэтгэлийг товчлон хураах юм бол энүүхэн зүйлээс болдог үгээр жавада барана хэрвээ дэлгэнгүй юм дуртай бол гэж хэлж байна тийм. Самбаа намаадарж байна. Мөнхөө өмнөх бодж байсан санаагаа орхилгүйгээр тэрхүү бодлынхаа одоо агаараа сацуу тийм үү. Чон гончиг сумдаа дагживчээ. Чухалдад 3 дор бийдэг юм. Дэгван таньжис асар шиг. Бизнес нүгэл бүгдийг тус намжлыг равин гэлажира. Амтны боинтэн даган байсан. Жанчу санжээ жанчу видижсэн. Бурхны бодийг сэтгэлдээ барь сугаа гэж хэлсэн. Санжээ шойдон зөвчгөнд бурхан ном хийгээд чуулганы дээд бодийг хүртэл идэг юм. Арын шинданы арга дүчээр бусад ба өөрийн тусыг бүтээх бодит сэтгэлийг үүсгэсэн. Бодит дээдийн сэтгэлийг үүсгээд амтан бүхнийг биегээр зочлон урьяа гэж тийм. Дондоо жанчу жичиг юун жидэрч бодийн дээд сайн явдлыг сэтгэл зохистойгоор явсугаа доолоо таньжсан юм уу. Тэгээд амтан тусан бурхан болгох гэж байна. Сэмжэн дамжид хорвийн домолоод би савга мэдэнд яваад энэ. За энэ бол нэг юу нааштай. Энэ гончгсон дагжиж шиг чухал юм байдаг гэж байна. Тэгвэл дамжиж асар шиг. Равин гэдэг ажил. Орон эрдэндээ итгэн. Энэ болохоор жугаас эмччүүдээ тийм. Оронхой гэж сэтгэлийг үүсгэж байгаа. Санжээ шийдэн чинь бол
ерөөхөн Момбас хэмжид гэж байгаа тийм. Ерөөхөө байдгийн сэтгэлийг үүсгэж байгаа учраас. Амьтны буянтан даган байсч бөөрийн хураан бодит сэтгэлийг барина. За ингээд дараа нь Синжан хэмжид Гормын дунгандад барьбын савгааны амьтан бүхэн орчлонгийн зовлонгоос гитэн салсан цогролтгүй амгалан хийгээд амгалангийн шалтгаан дугаан төгсөөс аштай юу гэж жимаа гэж аштай. Ямар зүйл төгсөх болтугай Гормын дунгандын жуу гүнжин гэж тийм. Орчлонгийн зовлон хийгээд зовлонгийн шалтгаан болсон бүхнийг гаргагч хийгээд найдан Нимбат хэмжид бүхний гаргагч буюу үйл хийгээд Ясуанаас бүгдээс хагацаас аштай юу хагацх болдгоо. Огтоос аштын зовлон байхгүй цогролтгүй хамгаалнаас хагацхгүй бол аштай юу. Нэмбар дүржүүлж хагацхгүй байх болдгоо. Энэ бол нөгөө дөрвөн зүйлийг нэмж хэлдэг. За гаашигдааны үүрсэнэ зарим нэгийг нь ойрчлон үзэж тачаан шунах, өргөнөн шунах, тачаан шунах. Зарим нэгийг хол гэж үзэж өргөнөн уурлах руугаа хагассан. Тамжидлаас юм би хамаг бүхэн сэтгэлдэгчтэй тэг шахуу дээр оршоос аштай юу. Ашхултгаа. Найвар даги чав дэдэрч иднээ намаад хайж инжин отосоо гэдэг юу яадаг шүү дээ. Бас нэг дөрвөн юу нэмж хөчжүүлдэг шүү дээ. За хэмээхийн агаар Синжан хамжид яваад нэвэж өгөх юм болж амтан бүхэн амгалангийн шалтгаан дугаар төлөвлөдөг болтугай. Амтан бүхэн зовлонгийн шалтгаанаас хасуулдаг. Амтан бүхэн зовлон үгийн амгалангаас хагацхгүй байх болтугай. Амтан бүхэн ойр хол өрн тачаангүй хоёроос ангиж ирсэн тэг шахуу дээр орших болтугай гэж өгүүлнэ. За ингэж цагдшгүй дөрвийг бол бяцлах хэрэгтэй шүү гэж. Цагдшгүй дөрвийг бяцлах юм бол эсрэг ертөнц төрдөг тийм байдаг шүү дээ. Дээд хамжи жүйжиглэж чадгүйн яваа мэдээс лом ядуд идэрч байгаа. Энэ бүгдийг заавал юу яах гэсэн үг. Залгуулж бүгдийг нэг дор унших гэсэн үг шүү дээ. Жүйжиглаа тийм үү? Чадгүй юм биш. Өгүүлэн хэлэх нь тогтсон лавтай зүйл биш гэж байна. Албатай бос учраас лом ядуд идэрч байгаа. Чөлөө завтай үедээ тэгж уншаарай. Чөлөө зав байх юм бол жавдоо жигүүж яаж юм зөвхөн ганц итгэлээ уншсан ч гэсэн болохгүй зүйл байхгүй учраас гавдан жаргад чинь юутаа тохируулах чинь тийм үесийг тохируулах хэрэгтэй чинь. За жишээ нь өдөр шөнийн 6 цагт авралыг одуулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгэх чинь 24 цагийг 4-4-ээр нь хаваад 4 цагийн зайтай хооронд нь итгэл унших хэрэгтэй байна тийм үү. 4 цагийн турш энийг бүтнээр нь бүгдээр уншина гэж бас нэг талын уншлагыг итгэхийн зовлон байж болно л да тийм. Тийм учраас санж шойдон горон дангаар нэж болно. Цогшингоо одоо 20 минут дэд сайхан байцлагаад 10 зүгийн ертөнцийн өмнө байж байгаа хамаг бурхт гэж бодоход бас бид нар бол арай л жуулдсан гэж өөрсдөө болж болохгүй л дээ. Тийм ээ. Тэр бол чадах байх л да. Энд бол бүр хэцүүдсэн хүмүүс гэж байгаа. Толгой тархин ажиллахаар байсан тийм. Бүр хангалан суралцж байгаа хүмүүс хэцүү гэж байгаа шүү дээ. Тэгээд бол болно гэж байна. Бүхний жанлаар 10 зүгт бурхан задарч байгаа учраас алга хамтгаа дээр юугаа итгэл дөрвөн итгэлээ уншаад тэгээд сэтгэл байх юм бол завгүй чөлөөгүй юм зураг байхгүй л гэдэг тийм ээ. За. Тэян гошин лом юд таиндана дүнжи намхар жавил сард баг гэж байна. Хэрвээ гол гэж тийм үү? Цаг нь тохирно гэсэн үг шүү дээ. Тохирсон лом юд гэж байна. Чөлөө завтай дүй гэж байна. Тийм үед бол паиндана жамдын паин сайтад бодож үз. Тэгээд дүнжи намхар жавил сард баг. Өмнө окторгуудаа харин нөгөө авралын орныг бяцлах тэргүүт. Ер нь мигрантын жаа гэж байна. Мигрант гэж чинь зоригдохын бүх бяцлагын зэрлэгийг хавсаргаж хамттай цогцоорно гэсэн үг дээ. Жамдын сэгдан сүннэ. Аврал бодуулахын үгийнхаа тоог сайтар тогтоож аваад гэсэн үг шүү дээ. Ардууж одоо хэлэндээ өгүүлэх хийгээд жүгийн сондог. Төгсөндөө нэг залбирлууд байж байгаа шүү дээ. Одоо гангийн дэнжинбэр өрчөнгөөс хуулаад ядан гүр хүртэл гэсэн үг шүү дээ. Энэ бүх юмнуудыг сайтар зориулсан бяцлагаарай гэж байна. Зоодгийн жодлон шажил сөгжийн гавсан гэж байна. Явах суух янз бүрийн одоо явдал суудал байх хийгээд чажид гэж үйл үйлдвэр ямар ч үе байсан гэсэн тийм үү. Жавл ламаа гончиграан чин гэж ямар ч үед гэсэн үг дээ. Аврал болсон лам гончиг эрдэнэ намайг болгоо хэмээн санаж дүн думаа гэж их энлэнгүй сэтгэлээр залбирх нь шүү дээ.
Янын дэм баг гэж. Үргэлжлээд одоо дуурдах сэтгэл төрж байвал аврал одуулахын үгийг амандаа хэлэх ба бясалгах зэргийг дэлгэрэнгүйгээр хийж чадаагүй боловч гэж тийм Жава мажун гэж дэлгэрэнгүй болоогүй боловч жамдаж явж үргэлж аврал одуулсан болох учраас ном говтонд ингээд гэж. Чөлөө завтай үедээ тохируулсан авралыг одуулах ёсыг сайхан мэдэж авч нямлан шана гэж энэ гарын авлага болгох гэсэн үг шүү дээ. Энэ мөрдөж чадах юм бол гэсэн үг дээ. Мөрдлөг болгож чадах юм бол алжин тамжиший гэж. Айлуу харш муу нөхцөл бүхэн амьдлах бөгөөд хүссэн хэрэг сансан санаа хүн бодох учраас кэчэ гэж маш их ашиг тустай гэж тийм үү. Ашиг тус ихтэйгээр шийдлэг парингу мажумаалаад нэ гэж. Үйлдэх ёс нь өчүүхэн зэрэг үл бүтлгүүцнээс болоод гэж. Паралнаа цупат тэр даруйдаа яарч сандрах хийгээд чимэр андардаа болж хожим төрөлтөө мозын одох тэргүүтээ нин чун гэж аюул гэж энэ тийм өчүүхэн гэж байгаа юм л да. Зайдан яж цогва гэж юм. Зай юмс ид хэрэглэл юм бүр сайхан хөрсөн. Лагланда тонжид үгүй. Гарын авалга нь тонжид гэдэг нь нүдээр үзсэн дамжлага өстэй. Багшаас багш шавьяас шавд яг гардан зааж өгсөн юм чи тонжидлаа гэдэг байгаа шүү. Нүдэнд үзэгдэх байсан тийм. Гарын авалга шүү дээ. Жишээ нь чүний нэрждэг одоо хинээс сурсан гэж үзэхээр чи багшаас ааж. Цог гүн гэж чадж байна. Найдвар чадвар орон газрын онцлог, цагийн онцлог мэд тийм үү? Ерөөсөө хэрэгтэй заавал хэрэгтэйг ихгүй учраас жаалын чойсон мөдөд давуулдаг. Үйлдэлгүй ямаш хялбар мөртлөө маш хүн ийм мэдний онцсон төлөвлөж ахуй ийсгээд эцэс мөхрийн хэрэг бүхнийг бүтээж болдог учраас хоёулугаан төгссөн хэрэг болж байгаамаа. Иймээс үүн чамд чичээгэр гэж юм жамд гэдэг чинь явж хамгийн гүн гүнсгийг бодсон гэсэн үг шүү дээ тийм ээ. Хааш хизээч яа зээд нэг яжид мажид ингээл хайгаалгүйгээл та тэгэл ном үлдэх гэл буй үлдэх гэл юм цуглуулна гэх байхгүй. Алгаа хавсраад 10 зүг рүү хандж бяцлах тэгэл 40 хүн юм гарах тийм аврагдах тийм юм гэж шүү дээ. Живад энэ эрүүл давжилтанд базан ба хүнсэн цогийн гарчин алсан эко хүн гэж юм тийм. Язгуур яс хугсаа хүч чадал дөрвөлөг баян сүсэг бишрэл хичээнгүй бүх юм одоо хөдөлж төгс бүрдсэн гэж байна шүү дээ. Магтаал юу гэх тийм харчингийн гэж одоо юу өвлөгч тийм гарсан эпон гэр аврал одуулгын зоригдохын зэрэг дэлгэрэнгүй бөгөөд ойлгохын халдвар нэгийг үйлдэж өгтүн гэж гуйж хүссний дагуу гэж юм тийм банган Жинава гэж юм тийм үү? Бенген гэж чинь хөгшин лам гэжтэй. Жинава гэж чинь дэми сул дэми агван товсон чойдон алсан боо хэмээн дуудагч байна. Цамбус Бочаалахан гэж нэрлэдэг юм шүү дээ. Бочаалахан сүмд Бочаа сүмд найруулсан бичээч нэг бол домзон намжид юм би гэлэн болсон гэж санаар хичээгч их уужин бэлгэх юм уу гэлэг болсон найруулж бичсэн гэж бодож шүү дээ тийм ээ. Авган товсон чойдон Жанжаа хотын алдарсан авган товсон чойдон ч юм уу 1642-с 714 онд амьдарч студийн амдонод эцэг яхар лоса таранцоо гэж юм мэдэлжээ. Бага наснд нормоо хийдийн ширээ талаар сүлтэн спонжин товсон чойдон Жанжаа Ав үцрийн хойдуудын тодог болсон байна. Бага наснаа ноёдон суралцсан 20 настай 5 дугаар далайлаас эцэг санаар хүртэж ловсон чойдны хамтарсан явсан. 23 настай гэлэн санаа хүртээд бүдгийн гонхаа явна гэсэн шашны зам үе 200 жилийн өмнө маш амдаа газрын хүн байж шүү дээ тийм ээ.